Өнгөрсөн онд борлуулагдаж чадаагүй 9,000 айлын орон сууц үлдсэн. За үүн дээр энэ жилийн ашиглалтанд орсон орон сууцны тоог нэмээд 50,000 айлын орон сууц борлуулалтгүй болоод байна. За уг нь өнгөрсөн 8 дугаар сарын сүүлээр 20,000 айлын орон сууц борлуулалтгүй болсон гэх мэдээллийг өгч байсан бол сарын хугацаанд 30,000 айлын орон сууц ашиглалтанд орсон ч борлуулалтгүй болсон байна. Нөгөө орон сууцны худалдаа авах чадвар нь муудаад эхлэнгүүт нөгөө банкуд чинь өгсөн зээлийн хариуд тэр баригдж байгаа орон сууцуудыг өөрсдөө дуран мэдэж зарах, нөгөө хурааж авах нь асуудал гарна. Энэс болоо сүүлийн үед тэр банкуд өөрснөө арилжааны банкуд өөрснөө орон сууц зарж байгаа асуудлууд үүсэж байна. Монголын барилгачдын холбоонд бүртгэлтэй 50-60 компанийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлт хэтэрч шүүхийн алга татаад байна. За эдгээр аж ахуйн нэгжээс 30 орчим нь барьсан орон сууц эд хөрөнгө, тоног төхөөрөмж, машин механизма хураалгаад байна. Ийм үед нь арилжааны банкуд бас нэг цаантаа хандаж тийм ээ. Дахиад эргэж уулзахгүй юм шиг барилгын салбарын бүр татаж унах хэлбэрийн бодлого явуулж болохгүй. Ихэнх нь хөл дээрээ босч овоо гайгүй барилгын салбарт тэргүүлэх шугамд явж исэн компаниуд бүгд доошоо унана. Энэ тэгээ барилгын салбараа өөрөө унана гэсэн үг. Барилгын салбар унах юм бол банкны салбар араас нь бас л унжил таараа. Эдийн засгчдын зүгээс эрэлт багассан биш иргэдийн худалдан авах чадвар орон сууц худалдаж авахд хүрэхгүй байгаа гэж дүгнэсэн. За тиймээс орон сууцны үнийг боломжит хамгийн бага үнэт болгож ойж барилгын компаниуд хямралыг даван туулна гэдгийг санууллаа.